Хэлбэр дүрс бүр өөрийн өгүүлэмжийг илтгэдэг дизайны талбарт бид хэв маяг болон функц хоорондоо зөрчилдөх ертөнцийн зүг аяллаа эхлүүллээ. Энэхүү аялал нь Lexus-ийн түүхэнд шинэ хуудсыг эхлүүлээ зогсохгүй. Автомашины зах зээлд хувьслыг авчрах томоохон өөрчлөлт юм. Хамгийн түрүүнд бид засмал зам болон бартац замын алинд нь ч ялгарах хэв маягийг бүтээхийг зорьсон. GX550 автомашин нь үүний бодит илэрхийлэл гэж би боддог. Миний хард харагдаж байгаа энэхүү зураг бол хөгжүүлэлтийн эхэн үед багийнхантайгаа хуваалцаж байсан бартац зам зориулагдсан анхны загвар юм. Дизайны баг ажлын процесс бодит автомашиныг хаана ашиглахыг төсөөлөхөөс эхэлдэг. Анхдагч хар зургуудыг зурж дараа нь 3D модулууд руу шилжинэ. Өнөөгийн технологийн дэвшилтэд эрен үед ч бүх зүйл энгийн хар зурагнаас эхэлдэг байна. Автомашины капотны дунд хэсгийг доош хонхойлгож өгсөн нь үзэгдэх орчныг сайжруулах зорилготой бол хоёр талын ирмэгийг өндөрснөөр жолооч орон зайгаа илүү нягт мэдрэх боломжтой болсон. Ингэснээр их зоримог хийцтэй болсон учраас мэрэгжлийн маань хүсэл эрмэлзлийг бадраан асааж чадсан гэж хэлж болно. Инженер болон дизайны багийн маш нягт хамтын ажиллагааны үр дүнд автомашины хэлбэр дүрсийг миллиметрийн ч зөрөөгүй өндөр наривчлалтаар гаргаж чаджээ. Жолоочийн үзэгдэх орчин сайжруулахын зэрэгцээ гаднах үзэмж болон практик хэрэглэгч тооцож үзэхээ мартаагүй байна. Урд талын сэтгэн нүрийг спиндл загварын их биеэс хөгжүүлэн гаргасан. Ингэхдээ бартац замд эвдрэл гэмтэл үүсгэхээс сэргийлж харьцангуй өндөрт байрлуулж өгсөн юм. Олон удаагийн туршилтын үр дүнд хөгжүүлэлтийн баг өтгөн манан шорон шуурганд ч үзэгдэх орчныг сайтар гэрэлтүүлэх чадaltaй их гэрлийг бүтээхэд анхаарлаа төвлөрүүлжээ. Сэтгэн нүрийн загвар дизайн, агаарын урсгал, аэродинамикийн гүйцэтгэлгээд 3 зүйлийн тэнцвэртэй байдлыг нэг дор хадгалах нь хүндхэн сорилт байсан. Үүгээр зогсохгүй хөгжүүлэлтийн багаас автомашины жижиг детальд ч ач холбогдол өгч сэтгэн нүрийн ард талыг хүртэл шинжилэн сайжруулжээ. Агаарын урсгалын динамик бүтэц болон сэтгэн нүрийн хаалтын тусламжтайгаар ажиллагааны хувьд зөрчилтэй байдаг хөргөлтийн систем болон аэродинамикийн хоорондох тэнцвэрийг бий болгож чаджээ. Энэ машиныг харахаар надад албаны хослол санаанд ордог. Гэхдээ бас хуйг дуулагч юм шиг сэтгэгдэл төрдөг. Үүний адилаар энэхүү автомашиныг их олон өнцгөөс харж болох байх. Миний бодлоор анхдагч зургаасаа эцсийн бүтээгдэхүүн болтлоо дизайнаа хадгалж үлдсэн автомашин их ховор байдаг болов. Багийн бүх гишүүд нэгэн цул болж ажиллаж чадсан нь энэхүү бүтээлийг амжилттай дуусгах үндэс болсон гэж би бодож байна.